5 дугаар анги. Шөнө. Уулын орой цасан дарагдаж, эргэн тойрон мод урамлаар хүрээлэгджээ. Тэнгэрт асар том өлөгдөн цасан цагаан газрыг хүүтэн гэрлээр гүйүүлнэ. Тэнгэр газар тэр чигтээ үл үзэгдэх шидэт торонд ашигдсан мэт. Янхуу цасан дээр хөдөлж чадахгүй хэвтэж байлаа. Яс нэвтлэх хүүтэн чэйшнийх нь гүн хүртэл шуурах шиг болно. Цасан ширхгүүд нүүрэн дээр нь бууж, арьсанд хүрмэх цайлан усны тусал болж хацрыг нь даган урсна. Яагаад? Өөрийнхөө асуухыг янхуу сонсов. Гэхдээ хачирхалтай нь юуг яагаад гэж асууж байгаагаа өөрөө ч мэдэхгүй байлаа. Тэр толгоогоо эргүүлв. Аврах сарны өмнө нэгэн бүдэг дүр зогсоно. Сар араас нь гэрэлтүүлж байсан тул царайг нь харах аргагүй. Харин гарт нь сэлэн байгааг янхуу тод харлаа. Түүний хүүхэн хараа агшив. Сэлэм доош буулаа. Янхуун зүрх базагдах шиг болов. Хурц өвдөлт чэйжийг нь нэвт сүлбэж бүх биеийн салганан чичирлээ. Тэгтэл кукуруку. Янхууж очин сэрв. Өрөө тас харанхуй. Хөдөөний айлд үргэлж шингэсэн байдаг түлээний үнэр хамар цэргэн. Зүрх нь галзуурсан мэтэлсэж чамархан өснө хөлсөнд норжээ. Янхуу өөрийн ирэхгүй чэйжин дээрээ гараа тавив. Зүүднээс сэрсэн атлаа зүрхэнд нь нарийн зүү хатгсан мэт өвдөлт үлдсэн байлаа. Энэ зүүд хэтэрхий бодтой байв. Бүр өчигдөр л өөрийн биеэр туулсан явдал мэт. Цас дуул, аврах сар. Бас тэр бүдэгхэн дүр янхуу хөмсгөө зангидав. Одоо бодоод байхад тэр дүр яагаад нэг л танил санагдсан бэ? Гэсэн ч хичнээн бодсон ч мэддэг хэн нэгнтэйгээ холбож чадсангүй. Удаан бодсны эцэст янхуу гинэт ухаан орсон мэт болов. Зүгээр нэг зүудийг яах гэж инглэн хустай бодоод байгаа юм бэ? Тэр уруулаа морилгаад буцаад унтах гэж эргэв. Тэгснээ нэг зүйлийг марцснаа саналаа. Гадагт дахианууд айл хэдийн эхэлчихсэн байв. Нэг эхэлбэл зогсно гэж үгүй. Янхуу тесрв хүнжлөө атхан шүдээ зуулаа. 3 дахь шөнө 3 шөнө дараалан олигтой унтсангүй. Уг нь энэ тосгонд удахгүй гэж бодож байсан болохоор тисээд өнгөрөөж болох байлаа. Гэтэл одоо байдал өөрчлөгдөжээ. Дотоод амьсгал нь сэрэх хүртэл хэд хоног энд үлдэхээс өөр аргагүй. Хэрв энэ дахиануудыг арга заахгүй бол бүр сүрнэ. Өглөө эрт нар гарсан ч хашаанд нь сэлүүхэн хിവэр байлаа. Тэгтэл өдөр болгон тасралтгүй донгоддог шаа эмгний дахианууд өнөөдөр нэг таг чимээгүй болжээ. Шаа эмгэн өрөөнөөсөө гарч ирээд хамраа татав. Шатсан үд шиг нэг сонин үнэр ханхлана. Дафу! Дафу! Эмгэн дуутахад дафуч өрөөнөөсөө гарч ирлээ. Хашаан дунд байгаа янхууг хармагцаа түүний алхам зогсов. Царай нүдэн дээрээ бараалаа. Энэ үнэр ямар үнэр вэ? Гэж шаа эмгэн асуув. Дафуг ам нээхээс өмнө янхуу хариуллаа. Дахиануудыг нядалчихсан. Тэр тогооноос дахиа гарган өдийг нь зулгаахаар зэхингээ хинэггүй өргөжлөлөв. Халуун усанд дүрээд өдийг нь авах гэж байна. Өнөөдөр том тоогоо дахианы шүлхийн бүдүүн жангаас сурсан юм амттай болно. Чи дахиануудыг нядалчихсан юм уу? Шаа эмгний дуу чичирлээ. Бүгдийг нь үү? Янхуу хоосорсон дахианы сарвч руу харав. Тийм ээ, бүгдийг нь. Уг нь азрын дахиаг л нядлах гэсэн юм. Гэтэл тэрийг донготохоор 2 хөгшин юм дахиан хүртэл дагаад шуугаад байсан. Тэгэхээр нь бүгдийг нь ядалчихсан. Нэг мөс нь том тоогоо шүл хийчихвэл удаан эдэн шүү дээ. Янхуу үгээ хэлээд уруулаад олов. Гэтэл шаа эмгэн гинэт дуалтлаа. Яана. Янхуу жочин эргэж харав. Эхэндээ эмгэнийг унчглаа гэж бодсон ч шаа эмгэн өөрөө газар суучихсан байлаа. Дафу яран өчөн төшөв. Бурхан минь, бүгдийг нь ядалчихдаг. Янхуу мэл гайхав. Яасан бэ эн чин? Ердөө л 3 дахиа шүү дээ. Юунд ингэтлээ харамсдаг байна? Тэр 2 ийм дахиа өндгөлдөг байсан юм. Одоо яах вэ? Яана. Шаа эмгний нүднээс нулимс урсаж үнэхээр сэтгэл нь шимссэн янзтай уйлав.
Янхуу гартаа барьж исэн дахиаруугаа харав. Өө, ердөө 2 юм дахиа шүү дээ. Тэгээч тийм их өндөглөхгүй л байх. Насан ч явчихсан юм бэ. Нядлах цаг нь босон л. Шоо эмгэн улам уйлав. Янхуу толгоогоо мажлаа. Тэгвэл ингүүл яасан юм? Дахианы махыг та хоёр бүгдийг нийт би шүлийг нь л уучихъя. Дуугүй бай. Дафу огцом зандарлаа. Янхуу хашруулсандаа хэсэг мэл гайхснаа хөмсгөө зөнгөдөв. Чи яагаад над руу хашраад байгаа юм? Дафу хит алхаж ирээд гартах дахиаг нь шүүрэн авав. Тэгээд Янхуу руу хүүтнээр харан юу ч мэдэхгүй байж дими юм бүүер гэв. Түүний энэ байдал Янхуу уурыг хүргэж бүр инээд чүргөв. Чи бүхнийг мэддэг юм уу? Ердөө хитэн дахиа бистэ. Юунд нь шүржигнээд байгаа юм? Дафу түн рүү дахин харсангүй. Дахиад шоо эмгэн нөгөөд имээ битгий харамстаа хэмээн зөөлөн хэлв. Янхуу хажууд нь зогсоод өөрийгөө хөвгшөд хүүхдийг дээрлэгдэг, айлын тариаг сүйтгэдэг муу хүн шиг мэдрэв. Ердөөл шүн ойролдог 3 дахиа нэдэлсэн шүү дээ. 3 дахиа бистэ. Та нар харж л бай. Тэр ханцуугаа шамлаад шууд гараад ивчв. Янхуу явсныг анзаарсан шоо эмгэн Дафуг яаран түлхлээ. Араас нь яв. Хурдан очиод буцааж авчир. Дафу хэсэг эмгэнийг харав. Имээ, эхлээ таныг дотогш оруулъя. Янхуу уулын замаар өсөж байлаа. Тунлаа уул сүнслэг эрчим муутайч зэрлэг амтан огт байхгүй биш. Хэдэн зэрлэг дахиа барьж ирээд өнөөх мөс харвчийн дүүргчгэн. Тэгээд л бодлоо. Өсөх замдаа хэдэн тосгоны хүнтэй таарав. Тэд Янхууг хармагцаа өөрөө ирэхгүй ширцгээсэн ч уул руу явж байгааг нь хараад хинч хоригдсонгүй. Учир нь тосгоныхон уулын араар шигүү ургасан тэр зилүүд газар руу орсон хүн буцаж гарч чаддгүй гэдэгт итгэдэг байжээ. Янхуу ууланд хэсэг хайсны эцэст 2 зэрлэг дахиа барив. 2 гартаа дахиа барьчихсан 3-ын хайхаар явах гэтэл хажуугийн бут хөдлөлөө. Багаасаа чөтгөр сүнстэй тулдаж өссөн Янхуу тэр даруус хонор болов. Биеэ хажуу тийш эргүүлэн нэг алхам ухарч хамаалах байрлал авлаа. Хөдөлж буй бут руу ширтв. Удалгүй бүдүүн даван хувцастай ир тэр бутан дундаас гарч ирлээ. Тэр Янхуу руу харсанчгүй шууд зөрөө өнгөрч тосгон руу алхав. Нэг хөлөө доглон чирэх тул явахт нь ихэд төвхтэй харагдана. Янхуу түүний араас удаан ширтв. Харсан нэрийн хөлн дээр тогтоод хөмсгөн шууд зангирлаа. Түнлээ тосгон том биш. Тосгоныхон бүгд бие биенээ танина. Шоо эмгэний Дафу ихнэр авсан тухай ганцхан шөнийн дотор тосгон даяар мэдсэн. Тэгээд Янхууг зутаалахгүй гэсэн мэт хүн бүр түүнийг харахтаа ажиглаж ширтэж байдаг. Гэтэл тэр хүн Янхуун бодолд автан зогсож байтал дахиад хөлийн чимээ сонсогдов. Толгоогоо өргөхөд Дафу айжуухан хурж ирж байлаа. Тэр Янхуун гартах дахиад хараад хөмсгөө өрөв. Хурдан юм. Чиш намайг хурдан оллоо. Янхуу 2 дахиагаа тунд өглөө. Мэ, барьж бай. Дахиад 3, 4-ийг олоод өнөөх муу дахианы сарвчий чинь дүүргчихье. Дафу татгалцсангүй. Дахиануудыг аваад Янхуу араас дагав. Янхуу эргэн тойрноо ажиглан хаймцуухан алхасаар нэг газар түрээд зогслоо. Энтхийн өвс бут гიშгэгдэн няцарч хит хідэн мод хугарч унжээ. Тэр өдөр бид хоёр энд нэлээд ширүүн үзэлцсэн юм байна. Тийм үү? Дафу эргэн тойрноо харсан ч Янхуу руу харсангүй. Янхууч түүн рүү харлгүй. Газрыг нүдэрээ нэгжиж байснаа гинэт баярлан ухасгэв. Өө, миний тоорын модон сэлэм. Тэр газраас сэлмээ аваад хідэнтэй савж үзв. Дараа нь үзүүрийг нь Дафу руу чиглүүллээ. Миний айш ч муу, зан ч муу, хамгийн дөрөв зүйл маань хүн надад сургаал айлтах. Багшаас минь өөр надад сургаал айлтсан хүн болгон сүултээ харамсдаг юм. Үүнийг сайн санаарай. Янхуу сэлмээ үл ялэг хөдөлгөв. Энэ удааг сонсоогүй гэж өнгөрөөе. Харин дахиж намайг загнаж сургаал айлдвал би хэлсэндээ хүрэн шүү. Энэ сэлмийг могоо амьтай цэгт чинь зоогоод өгнө. Дафу хүүтнээр төргөв. Ердөө мах шархлуулж чаддаг муу тоорын модон сэлмээс айх хэрэг юу вэ?
Янхун харц тэр доороо хүүтэрлээ. Тэр сэлмээ буулган эрен дээр нь хуруугаа гүйлгэв. Гэхдээ тэр өдөр чи их өвдөж ойрлсон санагдах юм. Дафу түүнд дахиж анхаарал хандуулсангүй. Хажуу тийш хараад эрүүгээ дохив. Зэрлэг дахиа. Янхууч ярхаа болж дахиараа ухас гэлээ. 6 зэрлэг дахиа барьсны дараа хоёул ангаа зогсоож гэрлүүгээ буцав. Шоо эмгэн Янхуу үнэхээр дахиа бариад буцаж ирснийг хараад уур нь сая тайлгджээ. Оройн тэд дахианы мах идэв. Дараа нь хүн бүр өрөөндөө орж унтахаар явлаа. Тэр шөнө Янхуу орон дээр нүдэ нээлттэй хэвтэн буланд унтаж буу Дафугийн жиг дамсгалыг чагнаж байв. Сүүлийн 2 өдөр түүнд Дафугийн тухай нэг зүйл байнга зөрчилтэй санагдаад байсан юм. Харин одоо учрыг нь ойлгож эхэллээ. Хэрэг үнэхээр могоон сүнс Дафугийн бие шүглсэн юм бол энэ тосгоны амьдралыг яагаад ингэтлээ сайн мэддэг юм бэ? Хадан доторх агуу руу салаар явах замаа мэднэ. Талбайд очиод зэйтүү барин ажиллана. Дээрлэгтэй хүүхдүүдтэй яаж харьцахаач мэднэ. Янхуу дахиануудыг нядлаад шоо эмэгнийг уйлахад хүртэл жинхэнэ ач хүү шиг зөөлөн дугаар тайтруулсан. Хэрэг биед нь саяхан шүргэлсэн чөтгөр байсан бол ийм байх учиргүй. Харин ч энэ биеэрээ хэдэн жил амьдарсан хүн шиг бүх зүйлд хэтэрхий тассан байлаа. Янхуу өнөөх могоо чөтгөртэй тулцсан өдрөө хизээч мартахгүй. Тэр сүүлийг нь газарт хатчихсан могоо сүүл бараг 2 хуваагдах шахаж өнөөх чөтгөр өвцөндөө түүний нүрийг дүүрэн цустай болтлон зогсон. Гэтэл өнөөдөр Янхуу могоон амьттай цэгт чинь сэлмээ зооно гэж зориуд сүрдүүлэхэд Дафу огт хариу үзүүлсэнгүй. Тэр өнөөдөрч энэ залуу Янхуу үгийг дагуулan өөрт нь ашигтай эргүүлж түүнийг төрөлдүүлсээр байжээ. Одоо Янхуу нэг зүйлд бүрэн итгэлтэй болов. Дафу бол өнөөх могоо сүнс биш. Гэхдээ тэгвэл бүр хачирхалтай могоо сүнс биш юм бол Дафугийн бид яг ямар чөтгөрж хүлсэн юм бэ? Яагаад өөрийг нь хуурсан юм? Өнөөх агуу дотор юу байгаа вэ? Түүний зорилго юу юм бол бодох тусам энэ залуу улмал тайлагдашгүй онцгой мэт санагдана. Тэгээд Дафугаас гадна жинхэнэ могоо чөтгөр хаана нэгтээ байсаар байгаа. Тэр хаашаа алга болсон юм бол Жөө удмын эрдэнэ үнэндээ хаана байгаа вэ? 88 лан алтаа авъя гэвэл энэ бүхнийг өөрөө нэг мөр шалгахаас өөр аргагүй боллоо. Жижигхэн уудлын тосгон байж нууцсан дэндүү олон юм. Янхуу уртаар санаалдлаа. Тэгснээ дахиад л санаалдав. Тэр ердөө л сайхан хоол идэхийг хүссэн шүү дээ. Яагаад ийм хэцүү байдаг юм бэ? 6 дугаар анги. Дотоод амьсгалаа сэрхий хүлээсэн өдрүүд Янхууд тун уйтгартай өнгөрч байлаа. Яагаад зөвхөн өдөр нь уйтгартай гэж үү? Учир нь шүн болгон тэр хачин чихтэй хар дарсан зүү зүүдлэн. Асар том сар. Цасан дарагдсан уус. Тэнгэр газрыг бүхэлдэн хүлэн барьсан мэт шидэт хүрээ. Бас бүдэгхэн атлаа яагаад ч юм танил нэгэн хүний дүр. Шүн бүр яг адилхан зүү зүүдлэн. Заримдаа зүүдэн байгаа хүний царай тод харчих шиг болдог. Гэвч сэрмэгц бүх зүйл салхинд хийсэн мэт ор мөргүй адлага болно. Толгойд нь зөвхөн барьцгүй бүдэг зүрслүүлдэнэ. Энэ тасганд үнэхээр ямар нэг бузар сүнс байдаг юм биш үү? Өөрийг нь олж зүүдээр ямар нэгэн юм хэлэх гээд байгаа юм болов уу? Гэхдээ тийм бол зүүдэндээ газар хөвтөж байгаад алуулж байгаа хүн яагаад өөрөө байдаг билээ? Ойлгосонгүй. Энэ уулын тосгонд ирснээс хойш Янхуу ойлгохгүй зүйл улмал оршиж байлаа. Өдөр болгон тэр ууланд харсан доглон эрийг мөрдөж учрыг нь олохыг хичээнэ. Гэвч Дафугийн хажуугаас холдох гэх болгонд залуу юу ч болоогүй мэт замыг нь хаачхна. Янхуу одоо Дафуг өнөөх могоо чөтгөр биш өөр учиртай хэн гэдгийг мэдсэн тул урдынхаасаа илүү болгоомжлох болжээ. Өөрөө ямар ч зүйл анзаарснаа түүнд мэдгэдгийг хүссэнгүй. Тэгээд Дафугийн тоглоомыг дагуулan тоглож эцэстээ өөрөөр нь юу хийх гээд байгааг нь харахаар шийдсэн юм. Ёй.
Хашааны гадаа мөрөндөө зэтүү үрчгсэн зогсох Дафо руу янхуу нэг харлаа. Ившигээд мантуу усаа аваад түүн рүү алхав. Хэд хоног өнгөрөхөд Дафо үнэхээр саяхан ихнэр авсан өдөөний жирийн залуу шиг болжээ. Өдөр болгон талбай дэвшлэн бусдаас ялгаатай ганц зүйл нь янхууг хаа явсан газраа дагуулж явдаг. Эмээ, би явлаа. Дафо иргэн шоо эмгэнд хэлв. Эмгэн тэнхээгүй толгоогоор тоглоо. Янхууч түн рүү харснаа гинт ажиглан зогсов. Шоо эмгний амаас гарах амьсгалд саарал өнгө айжмаар шингэж байлаа. Энэ өнгийг янхуу дэндүү сайн мэднэ. Бузар сүнс ойртох бүрд тэр тэдний биеийг яг ийм өнгийн хий бүрхийг хардаг байв. Одоохондоо шоо эмгний биеийг бүрсэн саарал хий бүдэгхэн. Гэхдээ удахгүй улам өтгөрнө. Эцэстээ сүнсний сүдэрсэг тас хар болно. Тэр үед эмгний насны тоо гүйцэн янхуу иргэн Дафогийн нурууг ширтв. Энэ хэдэн хоног хамт байсны эцэст нэг зүйлийг тэр мэддэг болжээ. Дафо шоо эмгэнд үнэхээр хайртай. Яг ямар явдал түүний зангийн ихтлэн дарж дуу цөөнтэй бүхнийг дотор дэвшдэг болгосныг янхуу мэдэхгүй. Гэхдээ аж жаргалтай явдал байгаагүй нь лавтай. Нэгэнт амьдралын зовлон үтсэн Дафо тун удахгүй дахин нэг хагаслын өвдөлд ирэх гэж байна. Нууц ихтэй өөрийг нь ямар нэг зүйлд ашиглах санаатай байж ч мэдэх хүн. Гэсэн ч түүний амьдралч амар байгаагүй болтой. Янхуу ингэж бодон алхасаар уртаар санаа алдав. Дафо иргэн түүн рүү харлаа. Янхууч харстай тулгараад тун хустай царайлан хэлв. Өнөөдөр 5 мантуугаас чи 3-ыг нэд, би 2-ыг нэдье. Дафо юм хэлсэнгүй. Тэр харцаа буруулан нэг л тоомжиргүй өнгөөр. Хэдийг идмээр байна. Төдийг л ид гэв. Янхуу амаа ангаалаа. Өөрийнх нь хувьд нэг мантуугаа бусдад өгнө гэдэг ямар том золиос болохыг тайлбарлах гэж байтал зам дахиж алсад талбайн захад зогсох 2 эмэгтэй нүдэн тусав. Янхуу гинц зогслоо. Гэж өөрийн ирэхгүй дуу алччихв. Дафогийн харц тэр доороо хурстаж янхуу харж буй зүг рүү дагав. Хөдөө тосгонд огт зогцохгүй цагаан торгон хувцастай нэгэн эмэгтэй замын голд хөдлөнгөө зогсож байлаа. Энэ тосгоны өвгөн үхрээ тууж ирсэн ч тэр зам тавьсангүй. Зүгээр л алсыг гөлрөн амьгүй мэт зогсно. Тэр яагаад? Янхуу гайхан эмэгтэй рүү алхав. Дафо гараа сунган хориглох гэсэн ч энэ удаа амтсангүй. Тэр хөмсгөө зангидаад араас нь даалаа. Янхуу эмэгтэй өмнө бараг гүйж очиод хэсэг сайтар ширтв. Синьюн дост? Эмэгтэй хариу өгсөнгүй. Хажуу зогсож байсан өвгөн төвчээр алдан. Ямар дост мост вэ? Наад хүнээ хурдан замаас холдуулаач үхрээ гаргамаар байна гэж дуудав. Янхуу сая нэг ухаан орж эмэгтэйг замын хажуу руу хэд алхуулав. Өвгөн үхрээ тууж өнгөрсний дараа түүнийг дахин анхааралтай ажиглалаа. Уг нь тоосны ширэгч тогтох ёсгүй мэт цэвэрхэн цагаан хувцас нь хөдөөний шороонд дарагджээ. Тэр нь эмэгтэйг бүрч өрөвдөлтэй харагдуулна. Царай нь ямар ч хуурилгүй эргэн тойрныхоо дуу чимээг сонсохгүй юу ч хараагүй байгаа мэт. Зүгээр л алсын цагаан үлсийг гүлрэнэ. Яг юу харж байгааг нь та харахгүй. Янхуу хөмсгөө зангидав. Чи юун дост бол жирийн нэг бясалгач биш. Тэр юантай уйлын чи юун хийдийн тэргүүн бөгөөд бясалгалчийн ертөнцийн Янхуугийн хуучин багш Линлиотэй энэ зэрэгцэх их хөлгөн гигантэн байлаа. 3 сарын өмнө Циюндост чинлийн ууланд болсон бясалгалын бүлгүүдийн их чуулганд орсныхоо дараа гинэт сургаггүй алга болжээ. Циний хийдийнхээ
шинэлэн уулын хүмүүстэй нийлэн хаасайгүй ирсэн ч мөрийг нь олж чадаагүй. Тэр үед бүр жүтгэрт хорогдсон байж магадгүй гэсэн яриа хүртэл гарсан юм. Түүнээс болж бясалгагчдын ертөнц өдий хүртэл төвшүүртэй байлаа. Гэтэл хэн санах вүлээ? Сураггүй болсон Цинь Юн Даст энэ жижигхэн уулын тосгонд явж байна гэж. Даст яхуу дуудав. Эмэгтэй харцааж хөдлөсөнгүй. Намайг санаж байна уу? Би шинэлэн уулын Янхуу. Тэнэг Янхуу мэл гайхав. Юу? Цинь Юн Даст хар нүд үлээлэг хөдөлж сая нэг Янхуу дээр тогтлоо. Янхуу 2 удаа хянайлгав. Тэр Даста би шинэлэн уулын Лин Шогийн шав Янхуу байна. Одоо бол шав нь биш л дээ. Гэхдээ би ичүүргүй. Янхуу уруулын болон татгалзав. Тийм болохоор л одоо шинэлэн уулын хүн биш гэж ухаан гэж алга. Янхуун тухны судас жирэлзв. Үүнийг харсан Дафу нэг алхаж урд нь орон зайг нь халаа. Янхуу түүнийг хажуу тийш түлхэх гэж оролдов. Намайг битгий хорь. Би энэ хүнд бусадтай яаж зөв харьцдгийг зааж өгнө. Тэр үгээ дуусгаж амжаагүй байтал замын цаанаас эрэгтэй хүний дуу сонсогдов. Юу? Янхуу толгоогоо өргөв. Нөгөө үзүүрээс нэг эр доглон яаран ирж байлаа. Янхуу хөмсгөө өргөв. Сони юм аа. Уулан таарсан өнөөх доглон эр мөн байна. Эрийн дуудлагыг сонсоод Цинь Юн Даст сая нэг хөдлөлөө. Тэр толгоогоо эргүүлэн доглон ирлөө харав. Ир эхлээд Дафугийн царайг нэг харснаа дараа нь Янхуутай харс туулрав. Хэсэг ширтсэн чи юу ч хэлсэнгүй. Цинь Юн Дастыг түшиж аваад юу? Чи яагаад энд ирчихв? гэж асуулаа. Чи альчуураа орхисон. Цинь Юн Дастын хоолой ямар ч өнгөгүй удаан байв. Өгөх гэж араас чинь гарсан юм. Гэхдээ төрчихсөн. Альчуураач гээчихлээ. Тэр толгоогоо бүхэлгөв. Уучлаарай. Доглон эрийн сэтгэл хөдлсөн болтой. Уралт нь үл ялэг инээмсэгэл садарч зүгээрээ би чамайг гэрчин хүргээд өгье гэж зөөлөн хэлв. Тэгээд Янхуу руу дахиж харсангүй. Цинь Юн Дастыг түшсээр замаар холдов. Янхууч тэднийг хорсонгүй. Гараа чэйжэндээ зөрүүлээд нэг гараараа нөгөө гараа хуруугаараа зөөлөн довшсоор бодол тавтлаа. Ухаан санаа нь бодилж тэнэг мэт болсон Цинь Юн Даст бас магадгүй өнөөх могоож төр. Хэрв энэ хоёрын харилцаа гаднаасаа харагдаж байгаа шигэ үнэхээр тийм бол Янхуу гинэт нэг зүйлийг ойлгов. Могоож төр ягаад хүний удмын эрднийг хулгайлсан юм бэ? Сүүлд нь хоёр хуваагдах шахсан ч яагаад эрдэнсээ хөөс татгалцсан юм бэ? Эцсийн эцэст хайрл бэж. Гэхдээ асуудал нь өөр. Цинь Юн Даст яаж ийм болчихов? Янхуу түүнтэй хэдэн удаач таарч байсан ч занг нь мэднэ. Угийн ихэмсэг бардам хүн. Ухаан санаа нь бодилсон байлаач ам нэх болгондоо хүнд оромжлоо суудаг нэгэн болж хувирна гэж үү? Тэгээд Цинь Юн Дастыг ийм болтол нь хорлсон хүн нь өөрт нь ч дийлдэг 100 жилийн бясалгалтай могоож төр гэж үү? Өгтлэн зодсон ч Янхуу түнд итгэхгүй. Энэ жижигхэн тасганд болж байгаа зүйлс улам л учир битүүлэг болж байлаа. Гэхдээ одоо түүнд Дафугээс асуух бүрч чухал нэг зүйл байв. Сая чи яагаад намайг хорьсон юм? Дафу түн рүү нэг харлаа. Тэр хүний хэлсэн үг нилээд үнэн санагдсан. Ердөө дуу цонтой болохоос биш. Энэ залуу яжлахдаа хэнийг ч голохгүй юм байна. Янхуу нүдээ нарийсхан хэсэг ширтснээ бүр анхааралтай ажиглав. Жижиг жүтгэр минь, саяын хүн хэн байсныг чи мэддэг юм уу? Чи юун хийдیں? Цинь Юн Даст. Мэддэг л юм байна. Их хөлөгний шатанд хүрсэн бясалгалагчийн нэрийг сонсолгүй яах вэ?
Дафо зээтүгээ мөрөндөө үрээд талбай руу алхав. Бүү сат, одоо явахгүй бол ажлын цаг өрнө. Өө. Янхуу хажуугаар нь даган алхасаар толгоогоо эргүүлэн түүнийг шинжив. Тэгвэл Циньюндаас яаж энэ тосгонд ирсэн? Бас яагаад ийм босныг мэдхүү? Дафогийн хөл зогсов. Янхууч дагаад зогслоо. Хоёул өөдөөдөөс харц толгоров. Дафогийн үзэсгэлэнтэйнүүд үл ялэг нэрслээ. Намайг шижиглээд байгаа юм уу? Янхуу хөмсгөө өргөн ямар ч аюулгүй мэт инээмсэглэв. Дафогийн шидийн хүч үнэхээр өөрийнх нь сүнслэг галд шатаж алга болоогүй юм бол түүний хүч алга болсон өөр шалтгаан заавал бий. Би юу ч хэлээгүй шүү дээ. Би биш. Дафо хатуухан ганц өгүүлбэр хэлээд тайлбарсанчгүй эргээд алхачав. Янхуу уруулаа морилгож уутнаас мантуу гаргаж ирэв. Асуусан төдийд л ямар их ууртай юм бэ? Оройн хоолны дараа Янхуу өрөөнд дотор бөхчим санагдаад дээвэр дээр гарч од харж хөвтөв. Гэхдээ өнөө шөнө тэргэл сар гарчээ. Сар их тод байсан тул тэнгэр дүүрэн оддын гэрэл хүртэл бүрэлдсэн байлаа. Янхуу тэнгэрийн хаяа гэрэлтэх сарыг харж байснаа зүүдэндээ үздэг өнөөх юр бусын том сарыг санав. Тэр агшинд гинэц чэйжэн дээр нь ямар нэг хүнд зүйл дарчих шиг болов. Амьсгаа давчдаж бочимд нь Янхуу үндээ суугаад чэйжээ иллээ. Өрөөндөө орж унтахаар зэхэж байтал доор нь хачин зүйл харагдав. Дафо өрөөнөөсөө гуйван гаван гарч ирж байлаа. Тийм ээ, нэг л хөл дээрээ тогтож ядан ямар нэг юмд эзэмдүүлсэн мэт гуйвна. Энэ чөтгөрт яг юу тохиолдов? Янхуу түүнийг нүд салгалгүй дагуулan харлаа. Дафо арайхийн түлээний амбарт хүрч тэндээс боодол түлээ твэрч гарав. Дараа нь мөн л гуйвсаар, давсаар жижиг хашаанаас гарч одлоо. Хөдөлгөөн нь бүрэн хэцүү харагдах атлаа. Дафо юу ч дууралгүй тун тассан хүн шиг хийж байв. Янхуу сониучсан хөдлөлөө. Тэр дээврээс буугаад араас нь дагав. Сарны тод гэрэлд Дафогийн ганцаардмал дүр нуурын зүг алхлаа. Нуурын эрэг мод ургамалгүй. Арай уужуу задгай газар хүрээд түлээгээ тавив. Тэгээд чичирсэн гараар гал асаах хэрэгслээ гаргаж түлээгээ асаах гэж оролдлоо. Гал дүрлэлцэн асах тэр мөчөд Янхуу түүний царайг тод харав. Дафогийн дух хөлсөнд норжээ. Царай нь цусгүй мэт цонхисэн байлаа. Эн чинь юу ийгээд байгаа юм бэ? Яагаад нэг л хачин ястал үлдэж байгаа юм шиг харагдана вэ? Янхуу гайхан ажиглаж байтал Дафогийн зүрх гинэт базалсан ч юм уу гэмээр биеийн урагш тонгов. Дөнгөж ассан нарийн түлээ газарт унаж гал нь унтарчлаа. Дафо дахин босох тэнхээ үлдээгүй болтой. Тэр газар эвхрэн эвтэж шүдээ тас зуужээ. Хүний тэсгийн аргагүй өвдөлтийг дэвчиж байгаа мэт. Ер нь өвдсөн ч тоодоггүй. Энэ хүнийг ингэтлэн ташлааж байгаа юм чинь ямар их өвдөлт байдаг байна. Янхуу хараад сууж чадсангүй. Тэр ойртон очлоо. Хөөе. Дафогийн дэргэд явган суугаад царайг нь ажиглав. Дараа нь түүний гараас гал асаах хэрэглийг авч түлээг нь асааж өгөхөөр гараа сунглаа. Гэтэл Янхуун гар Дафогийн гарт хүрэх төдийд Дафо бугуунаас нь огцом шүрэн авав. Юу? Янхуу үгээ дуусгаж амжаагүй байтал нуруу нь газар мөргөж өвдлөө. Дафо түүнийг унгаажээ. Дараагийн агшинд уруул дээр нь халуун зүйл хөрөв. Үзэсгэлэнтэй залуугийн төрхтэй энэ чөтгөр Янхуун уруулыг хазчихлаа.